Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За, орд real live хийж амжсангүй. Тэгээд бас нэг юу өнөөдөр гал real live-аар юу ярив? Одоо нөгөө үе тэнгийн дээрлэхэл болоод байгаа. За, ямар нэгэн зүйл донтоод байгаа тэр эрэгтэй хүний цаана юу болоод байгаа бэ? Тэр үе тэнгийн дээрлэхэлд үлдээд байгаа бусдыг дээрлэхэд байгаа тэр өсвөр насныхан ч юм уу тэр хүүхдийн цаана сэтгэл зүйн гүний гүнд юу өрнөд байгаа вэ гэдэг талаар жоохон ярьж өгье гэж бодлоо. Тэгээд одоо ингээд сошиал дээр ингээд жоохон энэ тэмд жоохон шүгэл хүлээлт буюу одоо нөгөө хүмүүсийн одоо нөгөө нүднээс далтуур үлддэг тийм харгислал үе тэнгийн дээрлэхэл зааман одоо гэр бүлийн хүрээнд одоо нөхрүүд нь эхнэрээ гэр бүлээ яаж хүнд байдалд оруулдаг гэдэг нэг юм хүнд кейсүүдийг илчлээд байгаа шүү дээ энэ. Тэгээд зарим нь ингээд сошиал дээр ингээд илчлээд ил хэлээд эхэлж байгаа. Тэгээд энэ бүхний цаана тэр одоо тэр сөрөг зүйл үлдээд байгаа. Нэгийг дээрлэгээд байгаа. За уур нь гарч ирээд уурандаа бусдыг ингээд цохиж зодоод ингээд байгаа тэр үйлдэгч одоо миний яриад байгаа энэ үйлдэгч нар байна штэ. Цаана сэтгэл зүйн гүнд нь юу болоод байгаа вэ гэхээр ерөөсөө трама агаад байна. Одоо жишээлбэл эхний жишээ дээр үе тэнгийн дээрлэхэл буюу одоо үе тэнгийнхний гадуурхаа дээрлэхэдүүлээдээд байгаа тэр хүүхд буюу тэр дээрлэхэл гэдэг зүйлийг үйлдээд байгаа тэр хүүхдийн цаана юу болоод байгаа вэ гэхээр бага насандаа одоо ингээд төрөөд яг ингээд өөрийнхөө орчиндөө ээж аав дээрээ төрөөд яг тэр өссөн орчинд нь маш их юм бага ахтанд дээрлэхүүлсэн байхгүй юу? Тэр хүүхэд өсөх орчиндөө маш их дээрлэхүүлээд бусдад ингээд зодуулдаг ч юм уу ингээд айгүй их сэтгэлэн шархалцсан буюу хүнд мэдрэмж авцсан бага насандаа тэгэнгүүт буцаад тэр хүнд мэдрэмжээ гаргах чадаагүй дарагдсан. Хондоо юу гэдэг тэр хүүхэд дээрлэхэд байгаа хүүхдийг бага наснд нь хин нэг нь одоо хамаатан ч юм уу аав ээж ч юм уу ингээд цогтөг ч юм уу зоддог ч юм уу буруутгадаг ч юм уу ингээд өөрийнх нь сэтгэл зүй буюу сүнсийг ингээд гэмтээцсэн байгаа. Гэмтээцсэн гэсэн үг. Тэгээд тэр гэмтээцсэн үйлдэлтэй буцаагаад уучлалт гуйгаагүй аргадаж тайвшруулаагүй тэр хүүхдийг тэр эмзэглэлсэн сэтгэл зүйн гэмтэл авч байгаа тэр мөчөөсөө эхлээд амгаагдах чадаагүй эдгэж одоо амгаагдах эдгэж чадаагүй яг тэр үедээ дарагдсан. Тэр дарагдсан өөрийнхөө өшөөг авч чадаагүй те бага ахта хин нэгнээр зодуулаад хин нэгэнд буруутгагдаад хин нэгнээр доромжлуулаад буцаагаад өөрийнхөө одоо хариуг авч чадаагүй одоо мэдээж жоохон хүүхд учраас том хүний өдөөс ингээд өөрийгөө хариу авъя гэж угаасаа чадахгүй. Тийм учраас тэр дээрлэхэл одоо үе тэнгийн дээрлэхэл явагдаад байгаа гэд тэр одоо бид нар болохоор ингээд энэ хүүхдийг дээрлэгчлээ гэд одоо тэр дээрлэгсэн хүүхдийг өөр нь бол үзий ядаж ингээд чихүүцэх хандлагатай байгаа. Гэхдээ яг юу болоод нэхэр тэр үе тэнгийн дээрлэхэд хийгээд байгаа хүүхдийн сүнс буюу дотоод хүүхд нь ингээд багтаа шархалцсан. Тэгээд тэр шархаа эдгэж чадаагүй дарагдсан мэдрэмжээ одоо ингээд өөрөө ирэхгүй тэсэхгүй ингэж гаргаад байгаа байхгүй. Тэгээд гаргахтаа бусд руу ингэж дайрдаг. Бусдыг ингэж зовоож ээж тэгж юу яадаг санаа намардаг ч юм уу ингээ буруу аргаар юу яагаад байдаг. Одоо юу гэдэг бага насндаа тийм трама авчаад тэр нь дарагдаад өсөх наснд нь тесэрч гарч ирээд ийн гэсэн үг байхгүй. Ерөөсөө ингээ хураагдаал идэг дотроо ингээд ундууцсан тайвширч чадаагүй хин нэгэн дээрлэхүүлсэн доржлуулсан ийм ундууцал игдүүцэл дотор нь байгаа л идэг. Тэгээд тэрийгээ ингэж одоо хүртэл зөв аргаар ингэж одоо юу гэдэг тэр хүний гомдоос нь одоо гомдоож загинж уйлуулсан бол эцэг их нь одоо яг тэр үед нь бага ахт нь за уучлаарай миний хүү ээжийнхэн буруу аавынхэн буруу аав нь ингээ уурандаа чамтай ингээ буруу арчилчлаа чамааг ингээ буруугаар ингээ янз бүрийн сөрөг үг хэрэглээд ингээ доромжлоо ээжигээ уучлаарай аавыгаа уучлаарай гэд нурууг нь нилээ тэрврээд аргадаагүй бага ахт нь яг тийм эрүүл процесс эдгэрэлтийн эрүүл процесс болоогүй учраас тэр сүнсний мэдээлэл нь ингээд тэрийгээ ингээд дотроо байнга санаж явж идэг. Бүр ингээд намайг ингэцэндээ би ингэүүлцэндээ гэдэг юм ундууцал уур бухимдлын дотор нь ингээд байнга тээж явж идэг. Тэр нь ингээд бүр ингээд одоо өсвөр наснд ч юм уу шууд тесэрч гарч ирж байгаа нь энэ ахгүй юу.
Жишээлбэл одоо бус тесэрч гарч ирэнгүүтээ өөр хүүхдийг бусад хүүхдийг яг нөгөө багтаа амсч ийсэн тэр замаар ингэж зовоож ч юм уу ингэж юу яадаг одоо тесэрч гаргаж өөрийнхөө дотроогоо ийм сүргэрч мэнээр гадагшилж байгаа хэлбэр нь одоо тэр болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхд ерөнхийдөө яах ёстой вэ гэхээр миний дотор ийм шарах байгаа юм байна. Ийм идэбэр болоод олон жил нуугдсан, дарагдсан ийм сэтгэлийн мэдрэмж, сөрөг мэдрэмж надад байгаа юм байна. Би энийг ямар нэгэн байдлаар эргээр ингэж одоо тайлж ингэж эдгэх шаардлагатай юм байна гэдэг ухамсарлах ёстой. Ямар нэг байдлаар өөрийнхөө үйлдэлээс одоо тэр хүүхдийг дээрлэхэд байгаа, тэр хүүхдийг зовоогоод байгаа, тийм юмнаас таашаал авах гээд байгаа энэ байдлаа өөрөө анзаарах ёстой. Жишээлбэл би ингээд одоо мөрөөрөө явж исэн хүүхдийг ингээд дээрлэх хичээж ингээд санаа амрах гээд байна. Тэгээ би яагаад ингээд байгаа юм бол миний дотор юу байгаа хахад ингээд хадгалагдсан, хоримтлагдсан яваад байгаа юм бол би энийгээ бас ингээд зөвөр гаргах ёстой. Би ингээд хин нэгэнд буруу хүн рүү дайрч доромжиж, хин нэгийг буруутгах, хин нэг ингэж бүлэдэж би сэтгэл одоо энэ сэтгэлийнхаа энэ шарахыг ингэж эдгэх ёсгүй гэдгээ ухамсарлах ёстой байгаа. Тэгээ одоо ингээд харахаар энэ бүлэдэд байгаа, дээрлэлтэнд өртөөд байгаа тэр дээрлэлтийг ингээд үйлдээд байгаа хүүхдүүд ямар нэг байдлаар бага насны траума байгаад байна. Тэрийгээ ингээд зөвөр эдгэх арга хэмжээ авмаар байна, өөрийгөө анзаармаар байна гэж харагдаад байгаа. Бид нар болохоор ингээд үйлдэл хийнгүүт үйлдэл хийсэн хүнийг ингээд эрс буруутгах биш. Тэр үйлдэл хийгээд байгаа хүн бага наснда ямар гэмтэл авчваа. Одоо ингээд дэлгэсэн цаас шиг төрж байгаа тэр жоохон хүүхдийн сүнсийг ямар үйл явдал гэмтээч вэ? Яагаад ийм тэрслүү уур хилэн ихтэй те ингээд эрүүл хүн шиг сэтгэж чадахгүй ингээд хэн нэгэн рүү одоо ингээд уур стрессээ гаргах те ингээд ийм байдалд орчвоо гэдгийг бид нар ингэж ухаж ойлгох хэрэгтэй байдаг байгаа. Тэгээд өөр одоо ингээд донтолтонд ямар нэгэн донтолтонд ороод байгаа эрэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Одоо ингээд амьдрал дээр гараад хөзөрт донтож гин, архинд донтож гин, ямар нэгэн тийм гэр бүлийн гадуур харилцаанд донтож гин. Энэ болгоны цаана ч гэсэн шархалсан хүүхд, дотоод хүүхдийн асуудал байгаа. Тэр дотоод хүүхд буюу дотоод сүнсэн бас л бага насндаа хөндлөнгийн нөлөөнөөс ч юм уу аав ээж ч юм уу өссөн орчин ч юм уу эсвэл юу гэдэг те яг ямар орчинд өсөөд ямар траума аваад тэрийгэ эдгэж чадахгүй ингээд зовоод 50 бус те ийм одоо юу гэдэг нэг ийм донтолтоор өөрийгөө арга цаадаг сэтгэл зүйн энэ эдгэрмээр байгаа хэрэгцээгээ ингэж одоо муухраар буюу ингээд зүгээр нэг өнгөлн далтал маягаар ингэж өөрийгөө арга цааж явдаг байгаад байгаа хгүй. Тэгэхээр ямар нэг юм донтоод байгаа хүмүүс өөрийгөө ажиглаад би нэг ийм сэтгэл зүйн ийм асуудал миний дотроос ингээд гарч ирээд байгаа юм байна. Энийг эдгэх гээд байгаа юм байна гэдгээ бас өөрийгөө анзаарч өөртөө дүн шинжилгээ хийж авах хэрэгтэй. Жишээлбэл одоо байсгаал ингээд юмн донтоол тэрийгээр ингээд сэтгэлийнхаа таашаалыг ингээд хангаа явдаг ийм хүмүүс байж болно шүү дээ. Ингээд ойр зуур нэг тамхи татчихгаар ч юм уу нэг архи уучгаар сайхан болчтой гэдгийг бусд үедээ тэр донтолтоос бусад үедээ нэг тийм сэтгэл төвшөөртэй нэг шаналлаа нэг л энэ дотор нэг л юм болохгүй суулгахгүй ингээд тесрээд ингээд төвчээр алдаад ингээд нэг иймэрхүү байгаад идэг бол бас л өмнөх нас гинэ юу хүүхэд нас руугаа хурч очиж өөрийгөө анзаарах хэрэгтэй. За миний сэтгэл тайван бус байгаад байна. Миний дотоод хүүхэд ямар нэг юмар намайг ингээд эдгээгээч надад амар хэцүү байна. Энэ шарахыг ингээд би эдгэмээр надад ингээд сэтгэлийн шарах байгаад байна гэдгийг илэрхийлж байгаа илэрхийлэмж нь таны сэтгэл зүгээр гарч ирдэг байхгүй. Тийм болохоор өөрийгөө анзаараад дотоод төрсмөснийхаа хилээд байгаа дохионуудыг ойлгох хэрэгтэй. Би ингээд багтаа ямар нэгэн тийм сэтгэл зүйн таагүй мэдрэмж сөрөг мэдрэмж авсан юм байна. Тэрийгээ би ингэж эдгээхгүй бол миний сэтгэл зүрх ингээд тайван бос байгаад байна. Голоос нэг юм хатгаад байгаа юм шиг юм сөрөг хүнд мэдрэмж надад өгөөд байна гэдгийг бас олж харах хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ хүмүүс маань болохоор энийгээ олж харахгүй энэ тохиогоо бүрэн ойлгохгүйгээр нэг л сэтгэл тавгүй байна. Нэг ингэчээ тэгчээ, нэг архиучээ, нэг гадуур гараа сэлгүүцчээ. Эсвэл нэг юм тамхи татчээ. Ингээр нэг гоё тайвширдаг гээд нэг юм яг ингэ сэтгэлийнхаа гүн рүү орохгүй өнгөн талын зүгээр ингэ аргацаагаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ аргацаас нь ийм арга хэлбэр бити ашиглаарай. Яг гүний гүн рүүгээ ороод өөрийнхөө дотоод хүүхдийн шарахыг олоод энэ үед би ингэж өөрийнхөө хүслээр байж чадаагүй хин нэгэнд ингээд дарагдсан юм байна. Миний мэдрэмж
хүн байх эрхийг одоо ер нь бол ингээд трама гэдэг чинь яг юу гэсэн гэхээр тэр цагаан цаас шиг хүүхдийг ингээд хайрлж дээлж хүнэлж өсгөх байтал ямар нэгэн одоо нийгмээсээ болоод ч гэдэг юм уу тэр нөхцөл байдлаасаа болоод тэр цагаан цаас шиг жоохон хүүхдийг ингээд муухайгаар хэлж гомдоодог шархлуулдаг бүр өгөнд нь орохгүй одоо ингээд өөмөлмөр байгаа л ингээд жоохон хүүхдэн ч өөмөлөн гүтэл ингээд томчууд ирээл загнаал ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг нэг хүсэл зоргийг ингээд хааж боогоод ингээд хүн байх эрхийг хасаад ингээд амар ингээд шархлуулаа ичдэг байхгүй. Тэгээд тэр дотоод хүүхдийн шарх гэдэг юм нь хүний амьдралд амар юм чухал нөлөө үзүүлдэг. Тийм учраас ер нь бүх хүн травматай байдаг. Травмаагүй юм төгс юм цагаан цаас шиг хүн байдаггүй. Тэгэхээр ингээд уур ундууцал ингээд дотроос чинь ингээд өрдөж байгаа гал шиг ингээд оволзоод байвал ямар нэгэн одоо юун дээр одоо тодорхой үеүүдэд ингээд оволзож гарч ирээд байвал дотоод хүүхдийн шархтай байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд хүүхэд нас руугаа ухраад турсамж руугаа хурж очиод би ямар хэцүү байдалд трама хэвчлэн ямар байдлаар илэрдэг үү гэхээр хүсэл зоргоо одоо ингээд хин нэгэн ч юм уу ингээд хүсэл зоргийн хаасан үед те өөрийнхоороо байж чадаагүй хэлэг гэсэн үгээ хэлж чадаагүй тийм нөхцөлд ингээд гомдол те ингээд өөрийнхоороо байж чадаагүй ингээд дарагдсан хүсэл байдлаар илэрдэг. За тэгээд хин нэгний муухай үгэнд гомдох байдлаар трама үүсдэг. За тэгээд доромж үг те хин доромжлуулах өөрийнхөө байж байгаа өөрийнхөө хэлийг гэсэн үгээ хэлж чадахгүй амаа таглуулах тийм байдлаар ингээд трама үүсдэг. Зөв мөн ингээд өссөн орчноо ойлгохгүй одоо бусдаа харьцуулах ч юм уу ингээл би юм байна би тийм юм байна гэдэг нэг тийм өөртөө итгэлгүй байдлаар трама мармаа ингээд үүсээд ингээд багаасаа ингээд айгүй цуглуулга болцсон байдаг л да траманы. Тэгэхээр энэ цуглуулгуудаа айл болох ингээд өөрлөгөө өнгөгөөд өнгөрсөн руугаа өнгөгөөд ингээд багаар ингээд засах тийм боломжууд их байдаг. Жишээлбэл амар трама ихтэй сөрөг дурсамж ихтэй зовж исэн, шаналж исэн, айж исэн, төгсөж исэн тийм дурсамжууд бага насны ч их байгаа байвал тэр болгоныг төсөөллийн аргаар ингээд хуургаа засаа явж болдог. Хамгийн одоо миний хэлэх гээд байгаа санааг бол хүн болгон трамануудтай байдаг. Тэрийгээ ингээд хуургаад засаад хүүхд насныхаа сэтгэлийн шархуудаа эдгэх аргууд нь маш амархан тийм маш амархан байдаг. Тэгээд би загцгаасан бас ингээд энэ аргуудаас нь ингээд хангалттай зааж өгье гэж бодож байгаа. Жишээлбэл одоо ингээд сөрөг дурсамж байлаа штэ ингээд хэцүү шархлуулж исэн, уйлмаар байсан твжиж одоо юу гэдэг тэр үед ингээд айгүй хүнд санагдчихсэн, хэцүү санагдчихсэн тийм дурсамжаа хувиргадаг. Хувиргалтын арга гэж байдаг. Тэр нь болохоор жишээлбэл төсөөллөөрөө яг тэр үедээ очиод тэгээд тэр болж исэн сөрөг процессыг эерэг болгож ийн өөртөө эргээр болж ингэж төсөөлж ингэж юу яадаг. Төсөөллийн аргаар ингэж тэр хүүхд насныхаа дурсамж сөрөг дурсамжийг эерэг болгож хуургаж ингэж хүүхд насаа эдгээдэг. Тэр төсөөллийн аргыг ингэж яг үр дүнтэй төвлөрөөд гоё ашиглах юм бол дотоод хүүхд нь ингэж яг тэр төсөөллийн дагуу эдгэрчдэг. Тэгээ ингээд трама бол тийм аймаар юм эдгдэггүй хүнд зүйл биш, маш амархан ойлгоод өөрийнхөө травматжсэн тийм гол цэгүүдээ болоод хувиргачих юм бол дотоод хүүхдийн чинь шарах маш амархан анин. Тэр дотоод хүүхдийн шарах ансны хэрээр чиний одоогийн амьдрал одоогийн байгаад байдал чинь ингээд айгүй хөнгөн өөдрөг тийм илүү их өөртөө ихтэй тийм гоё болдог байгаа хүний нөгөө засардаг яач юм ингээд хүний ил юм төссөн шарах эдгээд гоё болдог шиг сэтгэлийн юм шархалцсан хэсгүүд эдгээд гоё сэтгэл чинь бүр ингээд бүрэн бүтэн гоё болоод ирдэг байгаа. Тэгэхээр энийгээр өнөөдрийнхөө лайваар ерөнхийдөө юм трама маш эдгэх трамагаа та бүхэн өөрсдөө ингээд өөр дээрээ ажиллаад ингээд олчих юм бол тэр хүнд хэсгүүдээ хуургалтаар ч юм уу ганц хоёр тийм амархан юугаар одоо бас нэг гоё амархан арга нь болохоор яг тэр хэцүү байсан үеэ хэлж чадаагүй одоо ингээд зарим хүмүүс чинь ингээд өөрийнх нь мэдрэмжээ хэлээ ихээр ингээд загинж магнаад хүүхдийг ингээд амын хаагаад дуугүй болгочтой ш. Тэгэнгүүт ингээд ам нь хаагдаад хэлчихсэн үг нь ингээд гарч чадахгүй ингээд болоод хүсчдэг байхгүй ингээд хоолоо хүрд буюу одоо хэлэх ёстой байсан үгээ хэлж чадаагүй тийм травманууд хүм болгонд амар их байдаг.
За тэр тийм травмаг одоо жишээлбэл бас нэг гоё энгийн арга нь болохоор юу яадаг. Цаасан дээр бичээд яг нөгөө хүнд яг юу гэж хэлхийг хүсэж байсээ багтаа яг ингээд буруу ойлгогдоод буруутгагдаад өөрөө ингээд тийм хэцүү байдалд орж исэн тэр үеэ шууд ингээд цаасан дээр буулгаад би ингээд тэр үед тийм юм байдлаас болоод ингэсэн тэгээ намайг ойлгоогүй миний хэлэх гэсэн тайлбарыг надад хэлүүлээгүй ингээд би үгээ залгисан тэрнээсээ болоод маш их юм гомдол тээж ингээд юу яжсэн одоо юу гэдэг трама өөртөө аваа шархалж исэн миний сэтгэл шархалж исэн гэд яг тэр үеэ ингээд цаасан дээр буулгаад тэгээд айгуу сайн бичээд тэгээд ингээд цаасаа шатаадаг нэг гоё хөөрхөн арга байдаг. Тэгээд би бас ингээд өчнөө нь ингээд буруу ойлгогдоод хэлээ гэжсэн одоо өөрийнхөө буруу ойлгогдсон байдлыг тайлбарлаа хэлнэ штэ. Тийм байдлаар ингээд үгээ залгуулад үгээ хаалгуулж исэн өчнөө тохиолдол байсан. Тэгээд тэр болгон дээр би ийм төсөөллийн аргыг хувиргалт хийдэг аргыг ашигласан. Тэгээд цаасан дээр буулгаад хэлээ гэсэн бүх хэлхийг хүсэж байсан тэр үед бүх ингээд дотор байгаа өгнүүдээ гаргаад ингээд цаасан дээр буулгаад тэгээд тэр цаасаа ураа шатааж исэн ийм арга хөрхөн амархан аргачлалуудыг өөр дээрээ ч юм уу ингээд ашиглаад айгүй их сэтгэлийн шархуудаа эдгэж байсан. Одоо ч гэсэн энэ аргуудыг ашиглаа явдаг. Тэгэхээр хүүхдчгэлгүй нөө том хүн бүгд ингээд ийм ихтгэхтэй хүнд хэцүү үеүдээ гоё ингээд юу яах хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөөд өөрийгөө ангаах хэрэгтэй байна, эдгэх хэрэгтэй байна. Надад нэг ийм блоктэй сэтгэлийн шархууд их байгаад байгаа юм байна гэд бас нэг өөртөө ажиллаад явах хэрэгтэй. Тэгээд бас нэг өөр хэлээ гэжсэн юм маань болохоор одоо ингээд одоо нийгэм гараад байгаа энэ сөрөг кейс, сөрөг одоо үйлдэлтэй ингээд хүнлэг бус одоо хүнээ байцсан энэ үйлдэл гаргаад байгаа хүмүүсийг бид нар одоо юу гэж харах вэ гэхээр дотроо ерөөн л гэсэн үг. Энэ хүн ингээд өөрийнхөө дотоод шархаа олоод эдгээгээсээ бусдыг тэгж муу байна гэж шүүмжлэхээс илүү тэр хүн өнөөдөр ингээд цагаан цаас шиг те анханасаа л төрсөн дэлхий дээр цэвэр цагаан цаас шиг төрсөн тэр хүүхд нэлэх байхдаа тэгээд төрсөн. Тэгээд өсөх орчин нь ямар нэгэн байдлаар энэ цагаан цаас шиг төрсэн хүүхдэд бохир юм наасна тий бохир тийм одоо ингээд хүнд хэрэг үлдээд байгаа нэг хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс чинь анханасаа л ихээс төрөхтэй цагаан цаас шиг цэвэр ийм ариун энергитэй одоо сүнсэн гэмтээгүй бүтэн сүнстэй одоо дотоод хүүхдийн шарахгүй ингээд бүрэн бүтэн төрсэн байгаа. Тэгтэл ингээд өсөх орчин одоо өсөх явцдаа л ингээд өөр дээрээ ийм сөрөг кейс тий сөрөг ийм дурсамж ч юм уу сөрөг ийм юу ячаад байгаа байхгүй тийм сэтгэлийн шарах болмоор ийм юмнууд өөртөө наачаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхэд өөрөө ингээд өсөх явцдаа 1 настай 2 настай 3 настай гэж өсдөг тэр явцдаа муу мухай юм ингээ өөртөө одоо хэрэгэр ч юм уу наана гэж байхгүй шүү дээ. Хүүхэд чинь цагаахан байдаг. Тэгэнгүүт өсөх орчны хайрцаг одоо өссөн орчин тэр хүүхдийг ямар нэгэн байдлаар ингээ хайрцаглаа ичиж байгаа байхгүй ямар хүн болж одоо өсөж тойрнох уу гэдгийг ингээд шийдчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бол ингээд сөрөг юм хийгээд байгаа хүн амьтан гэмтэх гээд байгаа тэр одоо бидний энэ хараал итгэх гэдэг бид нар ингээд ямар муухай юм тэгээд тахтай яа ингээд тахтай яа тэгээд бидний энэ аманд одоо сөргөөр дүгнэгдэх гээд байгаа тэр муу хүмүүсийн цаана нь ерөөсөө өссөн орчин нь тэр хүүхдэд ямар нэгэн байдлаар сэтгэлийн дарамт шахал трама өгсөн учраас тэр трамагаа зөвөр эдгэж чадаагүй явж байгаа учраас өнөөдөр ингээд тэр зовлон шаналлаа идэгдээд өнөөдөр ийм үйлдэл хийгээ явж байгаа гэдгийг бид нар харах ёстой. Тэгээд тэр хүнийг цаагаараа тэгж дотоод хүүхдийн шархан юм байна. Өссөн орчин нь жоохон ингээд нөлөөлсөн юм байна. Энэ хүүхдэд муугаар нөлөөлсөн юм байна гэд ойлгоод бидний чадах юм нь юу вэ гэхээр тийм юм уу ямар муухай юм бэ гэж тэр хүнийг бөөрөлгөж өнөд үзүүлж дотроо чихүүцхээс илүү энэ хүн сэтгэлийн маш их гүн шарах тий сөрөг мэдрэмж авцсан явж байгаа юм байна. Энийгээ зөв олж хараад өөрийгөө итгээгээсэ гэж хүсэх өрөөх одоо энэ л тэр хүнд айгу сайнаар нөлөөлөх болов гэж би бодож байгаа байхгүй юу. Одоо тэр үе тэнгийн дээрлэлд үлдээд байгаа тэр хүүхдийг би энэ хүүхд ингээд дотроо ингээд сэтгэлийн шарах авцсан сөрөг мэдрэмж авцсан тэрнээсээ гарч чадахгүй тэрэндээ ингээд зовоо явж гин доо гэж хараад энэ хүүхд ингээд өөрийгөө итгээгээсэ өөрийгөө олж хараад анзаараад өөрийгөө засаа яваасаа хүүхд насндаа авсан тэр сөрөг мэдрэмж шархуудаа ингээд тавьж явуулаасаа өөрийгөө итгээгээсэ гэж өрөөдөг. За тийм дагаа
тэр нарцист буюу одоо ямар нэгэн тийм хүнлэг бус зан характер гаргаад байгаа тий. Тэр том болцсон эрэгтэй хүмүүс байгаа даа янз бүрийн юмд донтсон эхнэр хүүхэдтэй зөв бүсээр харьцдаг л гин тэр эрэгтэй хүний цаана бас л ингээд дотоод хүүхдийнхаа шархандаа ингээд дарагдсан бас л нэг муу орчны бүтээгдэхүүн болцсон тийм нэг жоохон эрэгтэй хүүхэдтэй ингээд шаналцсан сэтгэлийн шархан эдээбээр болоод удцсан тийм жоохон хүүхдийн дүр зураг харагдаад байгаа болохоор бас л ингээд дотроо өрөөгөө л явдаг. Энэ хүн ингээд багтаа л их шархалжтэй багтаа шархлаад муу орчинд өссөнийхөө юугаар л нөлөөгөөр л одоо ингэж амьдраад байна да. Одоо байгаа амьдралдаа ийм үр дүн үзүүлээд байна да гэдгийг олж хараад өрөөгөө л явдаг. Өөрийгөө олж засаасаа өөрийнхөө травмаг олж эдгээгээсээ тэгжээж энэ хүн яг зөв голдрлоор зөв хүн шиг ингэж болно. Тэг зөв амьдрна гэдэг тийм гаргалгааг нь хараад байгаа учраас миний хувьд дотроо байнга тийм хүмүүсийг цаад тэр язгуур өг хүүхдийнх нь сүнснийх нь тэр намааг эдгээгээч би ийм шархтааштай гээд байгаа тэр дотоод хүүхдийн дуу хоолойг ч гэдэм үү те би ингээ олж хараад эдгээсээ өөрийгөө анзаараасаа өөрийгөө засаасаа гэх өрөөгөө явдаг байгаа. Тэгэхээр та нар маань бас ингээд муу хүн сайн хүн гэж байхгүй бүгд л дэлхийд цагаан цаас шиг төрдөг. Гагцгүй нэг өссөн орчин л жоохон тийм нөлөөлчөд байгаа сайн муугаар хүнд нөлөөлчөд байгаа. Тэгэхээр ямар нэгэн муу дэлхийгээд ингэсэн тэгсэн гээд байгаа тэр хүмүүсийн цаана шархалцсан дотоод хүүхдийн асуудал байдаг. Тэгээд аль болох энэ дотоод хүүхдийнхээ шархыг эдгээгээсээ аз жаргалтай амар амгалан сайн сайхан амьдраасаа гэж өрөөж явж байгаарэ гэж уриалъя. За өнөөдөр нэг иймэрхүү яриа оруулъя бодож орууллаа. Тэгээд та нартай баярлалаа. Миний өсвөр насны коуч болортуяа гэдэг гоё юу пэйж байгаа. Тэрийг маань дагаад лайк дараад дэмжиж өгөөрэй. Би болохоор нөгөө коуч болортуяа гэдэг пэйж дээрээ лайв рилээ оруулъя гэхээр одоохондоо нөгөө 60 хоног болоог байгаа. Сая 5 сарын ихээр нээсэн. Тэгээд 60 хоног нь гүйцээгүй. 2 дас 100 дагагчтай болоог байгаа болохоор рил контент оруулж болохгүй байгаа. Тийм болохоор ингээд өөрийнхөө хувийнхаа профайл хаягн дээрээ ингээд энэ талаараа ингээд яриад рил лайв оруулж явж байгаа шүү. Та нартай баярлалаа. Намайг дэмжээрэй. Тэгээ сэтгэл мэтгэл байвал ойлгосон юм байвал баярлж талархаж байгаа гоё хэрэгтэй юм хэлсэн байвал надад бас тэрийгээ гоё комент ч юм уу комментаар ингээд бичээд сэтгэлээ илэрхийлээрэй.